Оргүй хоосноос орчлын ертөнцийг гайхмаар үзэгсэлэнтэй бүтээсэн Бурхны хүчийг бодоход миний оюун ухаан үнэхээр хүрлцдэггүй. Библиэд итгэлийн талаар өгүүлдэг Еврей номын 11-р бүлэг байдагт би үнэхээр талархдаг. Энэхүү бүлэг бидний ойлголтоос давсан зүйлстэй хэрхэн харилцахыг заадаг юм. Эхний 3 ишлэлд итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Учир нь Ахмадуу дүүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж. Бурхны үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог гэсэн байдаг. Та энд бид итгэлээр ойлгодог гэж хэлснийг анзаарч байна уу? Тийм ээ. Энэ бүхэн хэрхэн бий болсон гэдгийг ойлгох цорын ганц арга бол ийм гайхамшигтай зүйлсийг бүтээж чадах агуу бурханд итгэх явдал юм. Үнэн дээр амьдралын тайлагдашгүй нууцыг ойлгох түлхүүр нь агуу бурханд итгэх итгэл биш гэж үү? Сайн хүмүүст муу зүйлс тохиолддгийг би ойлгодгүй. Олон муу хүн баян, олон сайн хүн ядуу байгааг ч би ойлгодгүй. Үүнээс илүүтэйгээр үнэхээр ойлгодгүй нэг зүйл бол Бурхан биднийг хайрласандаа цорын ганц хүү Есүсээ бидний гэм нүглийн төлөө цовдлуулахаар илгээсэн явдал юм. Үүнийг зөвхөн итгэлээр л ойлгох боломжтой. Еврей 11:6-д итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй тэр байдаг гэдэгт олон өөрийг нь хайгчдад тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой гэжээ. Энэ ишлэл надад яг юу хэрэгтэйг хэлж өгдөг учраас би их дуртай. Бурханд таалагдах итгэлтэй байхын тулд би дараах 2 зүйлсэд итгэх ёстой. Нэгдүгээрт Бурхан оршин байдаг гэдэгт, хоёрдугаарт түүнийг хайгчдад тэр шагнагч нь болдог гэдэгт юм. Хэрв та эдгээр 2 баримтад итгэдэг бол танд хангалттай итгэл байна гэсэн үг. Үүнийг та зөвхөн итгэлээр ойлгож чадна. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг